инээмсэглэл төгдөг. Бяцхан охин гонигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотн сайхан инээмсэглэл түүний сэтгэлийг сэргээв. Сэтгэл нь сэргсэн өнөөхөн сайхан ууртан тусалсан нэг найзтай баярлснаа хэлээгүйгээ санаад зурвас илгээлээ. Зурвасыг авсан найз нь баярлаж өдрийн хоолоо идэж дуусаад зоогийн газрын зөөгчд цайны мөнгө орхижээ. Зөөгчхүү хідээж цайны мөнгө авч байгаагүй болохоор ихэд баярлан харих замд нь малгайгаа тасан сүдэг өгөнд мөнгө өгөв. Өгөн маш их баярлжээ. Тэр бүхэл бүтэн 2 өдрийн турш ойлгохтой хоол идэггүй байсан юмсанд. Тэр гэж цадгалан сэтгэл тэнгэр болж байшингийн доод давхрын хөнгөл рүүгээ явжээ. Замдаа дааран жижиг байсан нэг бяцхан гөлгийг өргөдөг гэртээ оруулжээ. Гөлөг өвгөний илэгсэх замд төлөлийн ихээр баясан дулаан оромжид баазханангүйж эрхэлж тоглосоор унтав. Шөнө дунд байшин гинэт утаа унаараар дүүрчээ. Утааны үнээр асан гөлөг чанга уцсан өвгөнийг сэрэв. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээлээ. Ингэж хүн байшин бүгд галын аюулаас аврагджээ.